Бүгд найрамдах улс тунхагласны 97 жилийн ойн өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан дотоод хэргийн их сургуулийн зарим албан хаагчдад цол гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо. Энэхүү үйл ажиллагаанд дотоод хэргийн их сургуулийн захирал доктор профессор Цагдаагийн хурандаа Батбаатар болон захирлын зөвлөлийн гишүүд оролцлоо. Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар алхагчийн сургуулийн сургалтын арга зүйч Нацгийн Наранзуул, Шинжлэх магадлалын институтын криминалистикийн шинжилгээний тэнхимийн багш Жаргал сайхны Тамир нарын 6 албан хаагчдад цагдаагийн хошууч цол, захиргааны удирдлагын газрын мэдээлэл технологийн албаны програм хангамж хариуцсан инженер багш, Дамби хүүгийн Тамжид, хангалт үйлчилгээний газрын төлөвлөлт хариуцсан офицер, төр мандахын Долом сүрэн нарын 6 албан хаагчдад цагдаагийн дэслэг цол тус гардууллаа. За би дотоод хэргийн сургуулийн захиргааны удирдлагын газарт бичээч оператороор ахлагч цолтойгоор 5 жил ажиллаж байгаад өнөөдөр офицерын бүрэлдэхүүнд орсондоо маш их баяртай байна. Залуу хүн зорилго тавин хичээх юм бол зорьсондоо хүрж болдог гэдгийг өөрөө биеэр мэдэрлээ. Тэгээд шинэхэн офицер болсон бүрэлдэхүүнүүдэд цаашдын ажилд нь амжилт хүсье. Би Орсын улбаны улсын Томсготын улсын багшийн сургуулийг бизнесийн мэдээллийн систем, мэдээллийн технологи гэсэн мэргэжлэр төгссөн. Би ажлын гараагаах дотоод хэргийн сургуулийн мэдээлэл технологийн албанд мэдээлэл технологийн техник гэсэн мэргэжлэр ажлын гараагаа эхлээд дэд ахлагч цолтой явж байгаад өнөөдөр дотоод хэргийн сургуулийн програмын хариуцсан инженер местэн дээр томилогдсон цагдаагийн дэслэг цолоо гартаа авч офицерын бүрэлдэхүүнд орсондоо маш их баяртай байна. Ингээд нийт их сургуулийн удирдлагууд болон эрдмийн хамт олондоо улс тунхсны баярын аймын төргийа. Мөн Монгол улсын ерөнхийлөгчийн цэргийн цол олгох тухай 2021 оны 7 дугаар зарлигийн дагуу хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар их сургуулийн офицерын албан тушаалд ажиллаж байгаа олон нийтэд харилцах төвийн мэрэгжилтэн Гантулгын инх сайхан, эрүүл мэндийн төвийн эрүүл ах үеч эмч багш Баярбатын Пүрэв сүрэн нарын 6 албан хаагчдад дэслэг цол олгосон юм. За миний бие соёл урлагийн их сургуулийн радио телевизийн сургуулийг телевизийн найруулагч мэрэгжлэр 2013 онд төгсөж байсан. Мэргэжлээрээ 7 жил ажиллаад ажиллах энэ хугацаанд мөрдөдтэй төрийн албан хаагч болохыг их хүсэж мөрөөдөж байсан. Энэ өдөр маань өнөөдөр миний хүсэл биелсэн сайхан түүхэн тэмдэглэх өдөр болж байна. Миний ажлын ур чадварыг үнэлж офицерын бие бүрэлдэхүүнд оруулж өгсөн дотоод хэргийн их сургуулийн удирдлага хамт олондоо үнэхээр их талархаж байна. Ингээд нийт дотоод хэргийн их сургуулийн эрдмийн хамт олондоо улс тунхсны ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар онцгой байдлын сургуулийн сургалтын арга зүйч Ахмад Төрхүүгийн нар мандах, ахлагчийн сургуулийн онцгой байдлын тэнхимийн багш Ахмад Инх Жаргалын инх баяр нарт тус хошууц цол олгосон юм. Цол шагнагдсан албан хаагчдаа ажлын амжилт хүсье.